5 настай хүүгээ хүүтэн мисээр гэмтээсэн гэх Довчин Жамцыг шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд эхлээд байна. Төрсөн хүүгээ хүүтэн мис ашиглан тарчлаасан гэх түүнд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 7.9 жилийн ял төлөвлөсөн байна. Тэгэхээр төрсөн эцэгтэй заалгуулсан 5 настай хүүгийн шүүх хурал нэг одоо хойшлсны дараа бол өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхтэр болж эцэг нь бол одоо өмгөөлөгч авах хүсэлтэй гэсэн хүсэл гаргасны дагуу бол одоо шүүх хурлыг хойшлуулсан байгаа. Өнөөдөр бол одоо эцэг нь өмгөөлөгчийг авсан учраас шүүх хурал бол эцсээ үзэн гэж бол бид найдаж байна. Яг 181-ийн 3 100-ийн 1 гэсэн одоо эрүүгийн хуулийн зүйл ангиар бол 7.9 жилийн ялын санал гарсан байгаа. Тэгэхээр одоо хүүхдийг заазуурсан буюу мис одоо зэвсгийн чанартай зүйлээр хүнд гэмтэл учруулсан. Үүнээс гадна 100-ийн 1 буюу байнгын тарчлаан зовоосон зодсон гэсэн ийм одоо хоёр эрүүгийн хуулийн зүйл ангиар л одоо ял төлөвлөсөн байгаа. Хүүгийн хувьд бол одоо эмээтэйгээ цуг амьдарч байна те ээжтэйгээ цуг өөрийнхөө ах дүүнэртэйгээ цуг амьдарч биеийн байдал нь бол мэдээ сайжирсан байгаа. Довчин Жамц нь өнгөрсөн 5 дугаар сард 5 настай хүүгээ хүүтэн мисээр сийчим айлган сүрдүүлж тарчлаас нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Мөн тэрээр бага охиноо 8 сартаа байхад нь тоогоор руу шидэж нүдийг нь солир болгосон байдаг. Энэ бүх хэрэгтэн буруутхан Баянзүрх дүүргийн прокурорын газраас түүнд 7.8 жилийн ял төлөвлөөд байгаа. Хохирогчдын зүгээс мэдээлж байгаагаар Довчин Жамц нь би хүүгээ заазуурсан нь үнэн. Харин байнга тарчлаан зовоосон гэх хуулийн залтыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгджээ. Шүүх хурал үргэлжилж байна.